Утаагийнх үлэг болсон асуудал гамшигын түвшинд хүрсэн үзэгдлийг арилгах гэхдээ бид өнгөрсөн жилүүдэд 6.6 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд нь утаа жил бүр 28%-аар өсдөх ачиргалтай зүй тогтол бий. Энэ нь шилжин суурьшигчид ирсээр байгаатай шууд холбоотой өсөлт юм. Хотын хүн ам 2000 онд 773 мянга орчим байсан бол 2008 оны байдлаар 1 сая 67 мянга гарчээ. 2013 он гэхэд 1 сая 250 мянга давсан оршин суугчидтай болох нь энэ өсөлтөөс тодорхой байна. Агаарын бохирдолд гэр хороолол ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар хотын нийт 251 мянган өрхийн 61% нь гэр хороолол суурьшжээ. Нийслэл Улаанбаатар хот, Эсхий хот гэх эртний нэршилдээ буцан очлоо. Гэр хороолол агаарын болон хөрсний бохирдлыг дараах байдлаар үүсгэж байгаа юм. Гэр хорооллын айлууд жилдээ 600 мянган тонн нүүрс, 360 мянган шометр мод шатааж, 190 мянган задгаа жорлон, 2100 ил хогийн цэгээр агаар, хөрс, орчны бохирдлыг бий болгож сэтрээж байна. Байзаараа эрхэм үзэгч та өөдөж залхаж эхэлсэн үү? Товчлие. Төгсгөлөөс нь танд танилцуулъя. Утааг арилгах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцчлалт. Магадгүй бид утаагүй төлш сайжруулсан 100 цахилгаан халаагуургийн зүйлсээр утааг арилгачдаг юм гэхэд хөрсний бохирдол, тоосчл, усан хангамж, халдварт өвчин, ажилгүйдэл, ядуурл, гэмт хэрэг гээд нийгмийн асуудал тэр хэвэндээ үлдэнэ. Асуудлыг цогцоор нь шийдэх цор ганц арга бол орон сууцчлалт. Улаанбаатар, Дархан, Эрдэнэ хотууд болон аймгийн төв, бүсийн томоохон суурьнгуудыг хамарсан эхний ээлжийн орон сууцчлалт 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 6.8 триллион төгрөг шаардлагатай. Харин томоохон суурин газруудыг холбосон дэд бүтцийн сүлжээнд 6 триллион төгрөг хэрэгтэй. Нийлээд 12.8 их найд төгрөг. Их мөнгө бас бага мөнгө. Эрхэм үзэгч та ийм их мөнгө хаана байна гэд ахад л бухимдаж эхлэх нь. Төр хүлээгээд анхааралтай сонс. Мөнгө байгаа. Байхтаа маш ойрхон. Ердөө бидний хөл доор байна. 12.8 их найд төгрөг бол төрийн мэдэлд байгаа стратегийн орд газруудын мөнгөн үнэлгээний ердөө л 2% тэнцэх мөнгө юм. Нийт 15 стратегийн орд байгаа. Тэдгээрээс ирээдүйд олох орлогын 2%-аар бид баялагын эзэд болсон ард түмнээ амгалан амьдралд хүргэх боломж байна. Дэлхийн нийтэд төгсөн стандарт арга замуудын нэг болох баялагаараа баталгаа гаргах, барьцаалах замаар иргэдээ орон сууцчлах асуудлыг шийдвэрлэе. Ард нийтээрээ тоглог, сайн сайхан амьдралд хүрье. Үүнд эрхэм үзэгч, иргэн таны санал чухал болж байна. Сонгосон гишүүдээ шахах, шаардах таны иргэний зориг, эдийн засгийн ирмэлзлэл өнөөдөр юу юунаас чухлаар шаардагдаж байна. Боломжоо бодит байдал болгох чиглэл таны хийх алхам бүр гэрэлт ирээдүг ойртуулах болно. Баялагынхаа 2%-аар босгосон хөрөнгийг яаж байшин орон сууц болгох вэ? Эсхий хотоос хэрхэн ангижрах вэ? ертөнц дахинд ашиглагдаж эргэжүүлж буй арга замаар л явцгаая. Үүнийг Улаанбаатар хотын 251 мянган жирийн өрхийн төлөөлөл болсон иргэн Эрдэнийн гэр бүлийн жишээн дээр үзүүлье. Энэ бол Баян зүрх дүүргийн 14-р хороонд оршин суугч Эрдэнийх улирлын чанартай тогтмол бус ажил хийдэг. Мэргэжил эзэмшээгүй болохоор тогтмол ажил хийж чаддаггүй. Сард дунджаар 270 мянган төгрөгийн орлоготой. Тэдний хороонд оршин суугчдын 56% нь хөдөлмөрийн насныхан боловч тэдний дөнгөж тал нь л ажил эрхэлж байна. Байнга тогтвортой ажил эрхэлдэг хүмүүс хөдөлмөрийн чадвартай иргэдийн 33% л хүрч байгаа юм. Энэ бол Эрдэнийн эхнэр Ган Туяа ажилгүй. Тэдний хорооны ихэнх хүмүүс ажилгүй бөгөөд хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан нь дараах байдалтай. 14-р хорооны ажилгүй хүмүүсийн 59% нь тодорхой мэргэжилгүй, ажил хийх сонирхолгүй байдаг бол 7% нь мэргэжилгүй ч гэсэн ажил хийхийг ихээр хүсдэг ажээ. Харин 34% нь мэргэжилгүйгээсээ гадна хүүхэд, өндөр наснуудыг асардаг, гэрийн ажилтай гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа юм. Ган Туяагийн хувьд бага насны хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа улмаас ажил эрхлэх боломжгүй болжээ.
Тэрнийхүү оргил ойр орчимд нь цэцэрлэг байхгүй болохоор 14-р хороонд байгаа 116 цэцэрлийн насны хүүхдийн нэгэн адилаар тэр өдөржин гэртээ өнждөг. Ээж эмээ хоёр нь асардаг. Харин оргилын эгч онон хэдий хол зайтай ч гэсэн сургуульд явдаг. Нийт 409 хүүхэд 14-р хорооноос километр хагас зайд байрлах сургууль руугаа явах замдаа архичин танхайчууд холхих гудамж, жалах, хөдөлгөөн ихтэй автозам гээд эрсдэл дүүрэн хэсгээр өнгөрдөг. Тэд гэмт хэргийн хохирогч болох нь олонтой. Ононгийн ангийн охин Цэ үдэш харж яваад хүчндүүлсэн бол хажуу айлын төмрөө энхээ хоёр дээрэмдүүлж зодуулсан удаатай. Энэ мэдчлэн хэрэг байнга л гардаг. Ангийнхан сандал ширээ хүрэлцдэггүй. Хүүхдийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэдийнэ давж гарчээ. За уул нь бол манай Шавсгсур сургуулийн маань багтаамж болохоор 540 хүүхдийн багтаамжтай анх баригдсан сургууль байгаа. Одоо бол 1870 гаруй хүүхдүүд сурч байна. Манай ангид орон сууцнд байдаг хүүхэд гэх юм бол ерөөсөө 2-3 хүүхэд байдаг. Бус нь дандаа гэр хорооллох. Хөдөөнөөс одоо ирж байгаа хүмүүсийн одоо нүүдэл тийм ээ суурьшлынд одоо ихснээс бол хүүхдийн тоо бол эрсэгсэн. Одоо ингэж хүүхдийн ачаал ихтэй хичээл бол үнэхээр бэрхшээлтэй. Хүүхдийн сургалтын одоо сургалтанд бол маш муугар сөргөөр нөлөөлж байна. Эрдэнийн ээж Дулмаагуй тэтгэврт гарсан. Энэ хороонд тэтгэврийн хөгшид 137 байдаг. Тэтгэврийн мөнгөнд сарын 60 мянга. Дулмаагуй үе мөчний өвчтөй, уушигны бактериатай учраас бага насны хүүхэд хараад бэрээ ажил хийхэд туслах санаа нь биелдэггүй. Тэтгэврийн хэдэн цаасаараа л тус болохоос өөр шийдгүй юм даа хэмээн харуулсан. Эрдэнийн өрхийн орлого тэрний алдаг оног олж ирдэг 260 мянга. Ээжийн тэтгэвэр 60 мянгаас бүрдэнэ. Орлого нь түлээ төш хүнс бөгөөд зайлшгүй хэрэгцээнд дөнгөж хүрээд дуустдаг болохоор хоримтлал бий болгож чадахгүй нь өдий хүрчээ. Уг нь тэднийх чадвал 2 өрөө ядаж 1 өрөө байранд орчих чинь хүсэлтэй. Эрдэнэ шиг мянган иргэдийн орон сууцны асуудлыг ажлын байртай нь хамт шийдэх загвар дараах байдалтай. Орон сууцчлах нутаг дэвсгэрт хамрагдсан айлуудын гишүүдийг 6 сар хүртэлх хугацаагаар мэрэгжил дэвшлүүлэх сургалт нь амруулна. Одоогоор бол нэг хөдөө одын нийлсэн 40 гаруй хувийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөд байгаа сургалтаар мэрэгжлийн зэрэгтэй 3-4 дэх зэрэгтэй ажилчдыг бол бэлтгэн гаргаж байгаа. Жилдээ бол нэг 500 гаруй хүүхэд төгсдөг. Яг үндсэн одоо барилгын чиглэлийн мэрэгчлэр анхан шатнд сургалтаар 9 мэрэгчлэр явуулж. Энэхүү сургалтанд сууж одоо төгсөж гэж байна. Одоо бол бид нэр дадлагын ажилдаа одоо орж байна. За төлбөрийн хувьд гэх юм бол улсаас одоо нэг хүүхдийн хувьсах зардал гэдэг нь 400 гаруй мянган төгрөг өгдөг. Хүүхдүүдэд мэрэгжлийн эзэмшүүлэхэд дадлагын материалын зардал гэдэг дадлагын материалын зардалд бол их юм явчихдаг. Энэ сургалтын сууж маш өндөр сэтгэл маш хангалуун байна. Харилцаж компаниудаас бол нэг 1000 гаруй хүүхдийн захиалга ирдэг. Тэгэхээр өнөөдөр одоо компаниуд мэрэгжлийн зэрэгтэй ажиллаж шаардлагатай байна гэдэг чинь бид нар бол бас тэр тоонд нь бол өргөж төгсөх боломжгүй байна. Бид нар бол ерөн зөвхөн 3 ээлжээр хичээлээ байгаа бүх нөөц болцоогоор сургалтыг явуулж байгаа. Жилдээ нэг 500 гаруй хүүхэд төгсдөг бол 1000 гаруй хүүхэд үйлдвэрлэлийн дадлага хийж барилгын үйлдвэрлэл дээр 3 сарын уртын дадлага хийж ийм л одоо байдал сургалт явагдаж байна. Мэргэжлийн сургалтад бол мянганы сорилын төслийг хэрэгжүүлж байна. Энэ мянганы сорилын төслөөр бол одоо маш одоо хэмжээний яг одоо орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмж багаж хэрэгслүүдийг оруулж ирж суурилуулж байгаа. Энэ багаж хэрэгслүүд оруулж ирээ суурлуулад ингэчих юм бол бас сургалтанд өгж байгаа зардал бол одоо бас хүрэлцэх боломжтой. Өөрөөр хэлбэл бид нэг юм нэмж аваад авах шаардлагагүй. Олон улсын жишгт төрсөн тийм дадлагын газруудтай болчих юм бол сургалтыг одоо явуулаад авах бол тасралтгүй бол боломжтой.